ингээд Remax Sky Hub Ops-ийн байгаль орчны хамгаалыг гэсэн чаленжид манай офсынх нь нэгдээд өнөөдөр ингээд Гачууртад ирсэн хогоо цэвэрлж байна. Гэхдээ санаачлаг гаргасанд маш их баярлалаа. Бус офсууд маань ч гэсэн энэхүү чаленжид нэгдээд байгаль орчноо хамгаалж хотын ойр орчныхоо хог цэвэрлэхэд оролцсноо гэж найдаж байна. Төрлийн хог их гарч байна. Ахуу эргэлээд юм да тэгээд ботлол аимс төсөв. Ер нь төрөл бүрийн л юм байна лөө. Энэ ундаа Remax Pick Ops-ын ам байна. Бид нар өнөөдөр гоё цэвэрлэгээ хийж гин. Тэгээд хогийн самдаа хийгээрэй. Хогоо бити машиныхаа жагаар хаяарай. Манайхан хагаар сэлгэнд гарахтаа энэ байгаль орчныг бохирдуулж ингэж гардаг, эмзэглэж явдаг. Тэгээд жижигхэн нэг ерөөсөө хэдхэн метр газраас хэдэл өчнөө хог хардаг. Өмнө би бас нэг 2 удаа хог төгж ингэж явж исэн. Тэгээд янз бүрийн төрлийн хог гардаг. Хэргэлсэн одоо хатуу шингэн янз бүрийн зүйлүүд гардаг, хагалсан хувц хонорч байж ах шиг хэлж хэлэхэд агаар сэлгэнд гарахтаа байгаль дээлтэйгээр хог хаягдлаа авчирсан шигээ авч яваад тэгээ байгаль орчноо хайлж хамгаалж бас агаар сэлгэнд гарцгаая гэж уриалъя. За өдрийн мэнд Уганбаярын Pick Ops-ийн. За манай офс өнөөдөр ингээд айгуу гоё нарлаг өдөр хог цэвэрлэж гин. Туул голын сав дагуу газруудаа цэвэрлээ явж байна. Одоогоор бол нэг хүмүүсийн хайсан хог их байна да. Шил. Тэгэл нөгөө эцэн хоолны сав энтер гэхэл тэр хоолнуудаа хогнуудаа л ингээд яг дор бүр нь аваа явуул бол байгаль дэлхийдээ элтэй. Сайхан байна да манайхан. Тэгээд ялангуяа нөгөө нэг шилний хог хаяхгүй байвал их зүгээр юм бэлээ. Шил чинь нөгөө 100 халаад газар нь хуурай байх юм бол шууд ингээд гал авалцдаг аюултай. Тэгэхээр аль болох манайхан байгаль дэлхийдээ ээлтэй хог хаяхгүй байцгаая гэж уриалъя да. За өнөөдрийн үйл ажиллагаанд ирсэн офсынхаа агентуудад маш их баярлалаа. 30 гаруй агентууд ирж бид нар бараг 70-аас 80 сав уут хог цуглууллаа. Ингээд дараагийн чаленж дуудах офс маань бидний дүү офс буюу Remax Up Ops-ыг дуудаж байна. Та бүхэн энэхүү чаленжд нэгдэж хотоо хоггүй сайхан болгохыг хүсэж